За хүүхдүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол бусдын сайшаал магтаал ба уулах шүүмжлэгийг хүлээн авах сэдвтэй байгаа. За бүгдээ хичээлийнхэнд хичээлийнхаа тулгуур ойлголтуудыг утгачлаа авч үзье. За магтах гэхээр сайн сайхныг нь хэлэх, сайшаах гэхээр сайн хүн болоод сайн хэрэг явдлыг дэмжиж байгаа үйл явц юм байна. За харин шүүмжлэл гэхээр алдаа тутаглыг нь илрүүлээд хэлж байгаа үйл явц юм байна. Муулах буюу муушаах гэхээр мууд үзэх, муу хэлэх, үл ошоох, буруутгахыг илэрхийлж ойлголт юм байна. За дэлгэцэн тарагдж ийн нөхдөө те магтаал нь сайн хүндийн болдог бол муу хүнд саад болдог гинэ. За та хэд мөн бодоод үзээрэй. За магтаал нь сайн хүндийн болдог гэж байна. За тэгэхээр аливаа зүйлийг ухаарч ойлгосон сайн сайхан зан чанартай хүнд болоод ирэхээр магтаж өгснөөрөө би ийм байх нь зүг юм байна. Үргэлж энэ чигээрээ байх нь зүйтэй гэд сайн сайхан зан чанаруудаа бэлтдгээд явчихдаг байна. За харин муу хүнд саад болдог гэдгийг хэдүүлээ дараагийн утаснаас тодруулъя. За багш нь өгүүлбэрийг уншийе. Хоосон магтаалын шидэт салманд оосрлогдсон хүн магтуулахгүйгээр байж чадхаа болж урдын зөв төрхөө гээж удаж төдөлгүй бие тоон эвдэрч буруу зам руу хальтрна гэсэн байна. За тэгэхээр муу хүнд саад болдог гэхээр одоо тодорхой байдлаар бие хүний зан чанаруудыг бүрэн эзэмшээгүй тохиолдолд өөрийгөө илүү их өөргөж бусдыг дорд үзэх, би ийм лаг хүн штэ, би ийм мундаг юм штэ гэд юусаа ахгүй байх нөхцөл бүрддэг гэдэг санааг эндээс та хэд мань харсан баха. За одоо бүгдээрээ тодруулъя. За шаацгай. Ялгүй жаахан баярлуулчихсан чинь шаацгай ялааг бүргэд гэж магтжээ. Бурууг нэг хэлчихсэн чинь шаацгай буурыг тэмээлцгэнэ гэж муулжээ. За тэгэхээр хүүхдүүдээ саяны шаацгай богино шүлэг дээр бид гарлаа. Эндээс бид нар юуг ойлгож авах вэ гэхээр бид бусдыг магтахдаа бодиттой хандах хэрэгтэй. Сэтгэл хөдлөөгээл учиргүй гоёугээр их сайхан зөвлөл ашиглаад харин муухай санагдлаа өөрт нь таалагдсангүйгээл хогийн болгоод ах хэрэг юусоо байхгүй гэдэг санааг эндээс бүгдээрээ олоод авчих хэрэгтэй юм. За одоо бүгдээрээ дэлгэцэнд харж чинь магтаал бидэнд сайн зүйлийг өгөх хажуугаар сар зүйлийг бас өгсөр байдаг юм аа. Энийг бид ухаарч ойлгох хэрэгтэй юм шүү. За хүүхдүүдээ магтаал бидэнд урам өгдөгч урагшлгүй байх нөхцөл бүрдүүлдэг. Магтуусаар байгаад магтуулахын төлөө л бүхнийг хийдэг, магтахгүй тохиолдолд урам хугараад юу ч хийж чаддаггүй хүмүүс бас байдаг гинэ. За магтаал бидэнд дэм болдогч бие тоох эхлэл болдог. Дандаа л магтуулж явах ёстой юм шиг давруун занг өдөөдөг. За мөн дандаа л өөрөө тэргүүнд нь байх ёстой юм шиг бусдыг дорд үзэх байдлыг бүрдүүлдэг байна. Ер нь бол хүүхдүүдээ магтлаа гэд бүү баяс, мууллаа гэд буугна гэдгийг санаад авахд бидний амьдралд илүүтэхгүй юм аа. Монголчууд эртээр үеэс магтах үгний далд нь муушаах үгний илэн сайн гэж ярьж явсан байдаг. Энэ нь нүүрэн дээр нь хүнийг магтаж өнгөрөөдөггүй. Харин одоо алдаа тоглолтол гарсан тохиолдолд яг тэр халуун дээр нь гэдэг шиг яг тэр мөчт нь хэлж ойлгуулдаг зан чанар монголчуудад байснаар аливаа зүйлийг ухаардаг одоо зан чанар суусан байдгаа гэж эртний сургууль хүмүүжүүлэгч эрдэмтэд дурдсан байдгийг багш нь бас тодруулан ярьж байна. За одоо бүгдээрээ шүүмжлэл гэдэг хэсэг рүү орлоо. За шүүмжлийн зорилго бол ерөөсөө хүүхдүүдээ алдаа дутагдлыг нь засаад сайжруулах зорилготой. За гэтэл амьдрал дээр анхаарах зүйл байдаг гинэ. Энэ нь болоод ирэхээр бид нар шүүмжлэхийн тулд л шүүмжлээд идэг. За энэ нь болоод ирэхээр тухайн алдаа дутагдалт нь биш, тухайн хувь хүнд нь дургүй учраас л тэр хүний хийсэн бүх зүйлийг нь шүүмжлээд идэг тал байдгийг шүүмжлэхийн тулд шүүмжилдэг гэж багш нь бичсэн байгаамаа. За тэгэхээр шүүмжлэлийн чиглэл бол сая дурдсанчлаа хүүхдүүдээ тухайн хүний хийсэн үйл хэлсэн үгэнд нь л хандж байгаа үйл явц гэдгийг бүгдээрээ ойлгоод авчих хэрэгтэй. За одоо бүгдээрээ шүүмжил болоод муулах гэсэн ойлголтуудынхаа ялгаа заагийг аваад үзье. За муулах гэхээр өмнө гарсан хүүхдүүдээ тийм ээ мууд үзэх, муу хэлэх, үл ошоох, буруутгахыг хэлж байгаа. За харин шүүмжлэл гэхээр алдаа дутагдлыг нь илрүүлээд хэлж байгаа юм байна. За мөн үнэлэлт өгнөлт өгөөд аливаа үйл явцыг хилэлцэж байгаа үйл явц юм байна.
За ингээд аваад үзэхээрээ муулах, муушах гэдэг бол сүрэг агуулгатай зүйл. Харин шүүмжлэл гэдэг бол тухайн сүрэг зүйлийг нь засан сайжруулах, алдаа гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа ойлголт гэдгээрээ ялгагдж байна. За тэгэхээр бүгдээрээ муулахад биш шүүмжлэх зөв аргад суралцгал хэрэгтэй гэдэг санааг энэ удснаас авах зүйтэй юм аа. За одоо бүгдээрээ нөгөө шүүмжил гэдэг ойлголтоо тодруулаад аваад үзчихье. За эрдэмтэд болоод ирэхээр сургууль шүүмжлээ эерэг ба сүрэг гэдээ аваад үзсэн. Мэдээж хүүхдүүдээ бидэнд эерэг шүүмжил хэрэгтэй. За тэгэхээр эерэг шүүмжил гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр түрүү дурдсанчлан тухайн буруутай хийсэн үйл буруу хэлсэн үгэнд нь хандаж шүүмжилж байгаа. Чи ингэж болохгүй. Энийг ингэж хийх ёстой гэх мэтлэнгээр. Харин сүрэг шүүмжил гэдэг нь болоод ирэхээр багш нь түрүү дурдсанчлан би энэ хүнд дургүй учраас л энэ хүний бүх зүйл буруу. Бүх зүйл нь буруу байх ёстой гэсэн үзэл хандлагын үүднээс хувь хүнд нь хандаж шүүмжлэхийг сүрэг шүүмжил гэж хэлээд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хэдүүлээ эерэг сүрэг гэдэг ялгааг нь зааг нь аваад үзэх юм бол эерэг шүүмжил бол засан сайжруулах чиглэлдэг бол сүрэг шүүмжил нь дарах, доромжлох одоо муулахад чиглэж идэг гэдэг агуулгал энд яваад байна. Бүтэн авчилдаг хэдэн часах хоолфаг хүний дорчих фигэт хинхинэдэрч гарч втаа хинч шахик хинч үстэггүй хаяпи моочулхоо зөвшөөрөлгүй гэрчж болохоо хаясан бишжуулахоо дандаа бишэлба бишаяда хаяпи моочулхоо зөвшөөрөлгүй гэрчж болохоо хаясан бишжуулахоо дандаа бишэлба бишаяда Дугаар багш нь бидний амьдралд магтаал, шүүмжлэл, за муулах, сайлах олон асуудал тохиолддог. За тэр болгонд болоод ирэхээр сэтгэлээр унаад, баярлаад, хөөрөөд бүх зүйлийг туйлын мэтээр хүлээж аваад ах хэрэггүй. За магтаалд баясаж өөрийгөө гээх хэрэггүй. За хин нэгэн шүүмжиллээ гэд сэтгэлээр унах хэрэггүй. Тодорхой тохиолдолд өөрийнхөө байгаарэ гэдэг санааг илэрхийлэх зорилгоор саяны дууны хэсгнээс оруулж өгсөн байгаа. За тэгэхээр өөрийн үнцэн, нандин чанар, зан чанараа бид нар бас тодорхой байдлаар хадгалж явах хэрэгтэй юм шүү. За тэгэхээр хүүхдүүдэд дэлгэцэн тарагдчихээн. Бусдаас магтаа сонсоход чамд ямар байдаг вэ? За мэдээж бусдаар магтуулахад таатай, эерэг сэтгэл хөдлөл гардаг. За тэгэхээр аль болохоор бид нэр бусдыг сайн сайхан байгааг нь магтаж, урам зориг хайрлаж явах хэрэгтэй юм а гэдэг санаагаар энэ асуултыг оруулж өглөө. За дэлгэцэн тарагдчихээн. За харин бусдаас шүүмжил сонсоход чамд ямар байдаг вэ? За мэдээж бусдад муулуулах, бусдаа шүүмжил сонсох нь биднэрт нэг их тийм таатай байдаггүй. За тэгэхээр ямар тохиолдолд яах гээд бусдыг шүүмжлээд идэгин, бусдыг муулаад идэгин те энэ үйлдэл хэрвээ чамаас хардаг бол бас бодож үзээрэй. Чамд ямар санагддаг вэ? Бусдад мөн адил тийм санагддаг шүү гэдгийг хүүхдүүд маань бас эргэж бодох хэрэгтэй гэдэг агуулгаар энэ асуултыг орууллаа. За одоо бүгдээрээ төгсгөлт нь нэгэн шүл хамаг бүгдээрээ хараан зүхэж байж тэнгэр шиг бай. Дуугүй дүнсий. Хамгийн сайн хүнгэж хашгирч өрөөж байвч тэнгэр шиг бай. Аниргүй мэлтэй. Тэнэгүүд бүгдээрээ чамайг сургавч тэнгэр шиг бай. Тунаран дуняардах. Тэвэрч бүгдээрээ чамайг үнсвч тэнгэр шиг бай. Хязгааргүй үргэлжлэх. Тэвчээр алдаж нөхөд чинь орхивч тэнгэр шиг бай. Мөнх амгалан тэргэнд суулгаж алтан дэтэм өмсүүлвч тэнгэр шиг бай. Юу ч болоогүй юм шиг. За ингээд өнөөдрийн багшийн бэлтгэсэн хичээл дуслаа. За магтаа шүүмжлэлийг өөрийнхөөрөө хүлээн авч засан сайжруулах тал дээр анхаарч ажиллаарай хүүхдүүдээ.